За бүх үзэгчдээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэж байна. 2-3 хоног бороо орлоо, бороо зогслоо, тэнгэр цэлмлээ. Шинэ 7 хоног эхэллээ. Бүгдэнд нь шинэ 7 хоногийн ажлын амжилтыг хүсэж байна. За ингээд миний гарт яг одоо үндэсний шуудан сонирн байна. Өнөөдрийнхөө шинэ дугаарыг хөдөлж авлаа. Тэгэхээр залуучуудаа нэг зүйлийг уриалмаар байна. Сошиал ертөнцид баттай үнэн зөв мэдээлэл гэж нэг ч байхгүй шүү, тий. Зөвхөн их сурвалж нь баттай үнэн зөв мэдээллийг сонингоос авна. За өнөөдрийн сонин дээр Хөдөлмөрийн Баатар Дашним гэдэг эмэгтэй хүний ярилцлага гарсан байна. 1 сая төгрөгийн урамшуулалт авсан 21 албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ танилцъя гэсэн байна. За улсын хурлын гишүүн Дандан нэм бид боловсролын тэгш бус байдлыг арилгахын төлөө явж байна гэсэн байна. За эхнээс нь сайхан ярилцаад явъя да. Надтай хамт байгаарай. Эрхмээтэй хамт сони ярилцъя. Энэ ачлалтын компаниуд одоо ачлалтын машинууд маань тэнд явж байна. Ачаад л явж байна да эхнээс нь. Одоо тэгэхээр яг энэ бол ерөнхийдөө хотын захирагч асан, хотын мэр байсан одоо амар сайхан даргын одоо хотын захирамжийн одоо хууль тогтоомжийн дагуу ингээд иргэн хүний хувь хүний одоо хөдөл хөрөнгийг зөөж тээвэрлэж шилжүүлэх одоо энэ хууль журмаар тогтоогдсон ийм уг нь шийдвэр байгаа л да. Гэхдээ бас манай зарим ачлалтын компаниуд арай л дэндүү байна. Одоо Улаанбаатар хотын хэмжээнд 14 ачлалтын компани ажиллаж байна шүү дээ. Тэгээ бүгдээрээ нэг хашаатай өдөрт 20-30 машин хашаараа авч очдог гэж байгаа байхгүй манай нөхдөөд. Тэгэхээр өдөрт 150-аас 200 машин журмын хашаанд орж байна. Одоо ачлалтын компаниудын хашаанд. За тэрэнд тэгээд нэг хүн доор 60-аас 70 мянгаар машина авч байна. Тэгээд яриа авъя гэсэн чи яриа өгөхгүй байна хэцүү юм. Тэгээ одоо ингээ харахаар битүү машины зогсоол байхгүй юусоо. Улаанбаатарт бүртгэлтэй 2000 гаруй автомашины зогсоол, бүртгэлгүй 5000 гаруй автомашины зогсоол байдаг. Улаанбаатарт нийтдээ 570 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Баярлалаа. За яриа өгөхгүй байна. Ганц яриа авчаа гэсэн яриа ерөөсөө өгдөггүй. За эдгээр ингээд угаасаа яриа өгөхгүй л дээ надад. Тэгэхээр эднээс би ингэж асуух гэдэг юм. Уг нь асуумаар байсан. Тэрний үгээр өдөрт хэдэн машин ачтیں۔ Тэ одоо өдөрт 10-20 машин ачаад цалин дээр чи нэмэгдэл байд юм уу? Та нар мэдээж бас давхар байгууллага юм чи ашигын төлөө бас ачдаг гэдэгт бол би итгэлтэй байгаа юм тийм. Сайн байна уу та? Эрхмээтэй сони ярилцъя гэдэг нэвтрүүлгийн 2 дахь дугаар явж байгаа хгүй. Бид энэ ганцхан юм тодруулчих. Ганц 2 юм. Тэхөө. Боломжтой юу та? Ганцхан юм асууч. Энэ өнөг 1 сая төгрөгийн урамшуулалт авсан 21 албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ танилцлаа гэсэн байсан шүү дээ. Энд дээр та ямар байр суурьтай байна? Тэр чи одоо ингэ жоохон хүүхд хүртэл ингээл өөрийнхөө ингэ зохиосон зүгээр өөрийнхөө зохиосон номыг те ингээд нэг улсын онцгой комиссд ингээ орлогыг хандуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ахаад яг сая над үгүй чинь дахиад сонсч идэх. Нөгөө нэг 21 би өнөөдөр бас өөрөө сонин дээр өвчтсөн. Ааха. Нөгөө 21 дарга нарт на сая төгрөг болсон. Буцаагаад өгч гэсэн шүү дээ. Буцаагаад өгч үү. За яг саяхан. За энэ дүүрэг яам тамгийн газар юу ч үдгийн 1 сая төгрөгийн урамшуулалт авсан дарга нартай хандчихлахэд одоо болио. Арай л байна шүү дээ. Жохон хүүхэд ном зараад өөрөө ном зохиогоод тэгээд орлогоо улсын онцгой комисс таньдуулж байхад тэгээд 1 сая төгрөг аваад олгоол тэрийн те тэгснэ буцаагаад баг за сая төгрөгийн тэгвэл буцаага мобайлт жилтэй гэл тийм байж болохгүй шүү дээ. Ингээд залуучууд бид нар ингээд хийж үтэх гэж хичээгээ явж идэг. Та нар дээрээс нь ингээд байвал бас хэцүү шүү дээ. Одоо болцгоё. Тэр 21 дарга угаасаа үзгэл байлгүй. Одоо бол тэр 1 сая төгрөгийг буцаага мобайлт хурдхан мобайлт данс масын интернет банк юмар шилжүүл. Газ. Үнэс сэтгэлийн асуунаа. Сайн байна уу? Эрхмээтэй сони ярилцъя гэдэг ийм манай үндэсний шуудан сонингоос явуулж байгаа контент байгаа маа. Танаас ганц 2 хон сэтгэл сонсох гэсэн. Тэгэхээр ер нь бол сони уншдаггүй та? Уншнаа. Байнгын унших уу? Яг гоо уншин таарад уншид байд. За. Тэгэхээр энэ дэр нэг юм гарсан байгаа маа. 1 сая төгрөгийн урамшуулалт авсан 21 албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ танилцлаа. Энэ тухай мэдээлэл авсан уу та? Тэгж ярилцдаг байсан шүү дээ. Сонссон. Тэгээд дараа нь нөгөө 21 маань тэгсэн шүү дээ. Сая төгрөг данс руу орсны мэдээгүй. Сая төгрөг бол биднэрт бол байгаа шүү дээ. Сая гаруй байтгаа мөнгө байгаа. Буцаагаад сая төгрөгийн төлчихөл доо гэд өөдөөс нь загнаад байгаа хгүй бид нарыг юу н загнаад байгаа шүү дээ тий. Бидний хандуулсан мөнгийг татвар төлөгчдийн энэ эрсдэлтэй нөхцөл байдалд хандуулсан мөнгийг тий хоорондоо ингээ бие биендээ одоо зүгээр
ундаа аваад уугараа гэж юм шиг юм болоод байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө буцаагаа мобильчилд буцаагаад өгчөл дөө сая төгрөнд байна гэд загнаад байна. Сэтгэл ямар танд одоо юу бууж байна? Гөөд юу гэдэг сая нэг онцгой байдлын тэнэг усуудаас бас асууж лээс шүү дээ. Наадах чинь тэр нэг аж ахуй хэрэгс сүүнээс тэр онцгойд нь орлогч даргана гэдэг усууд нь тайлбар хийжсэн шүү дээ. Бид нар одоо ингээд нэг бус усуудын бүгдийг шагнасан. Тэгээ гол усуудаа гол дарганараа шагнаагүй гэх шиг. Тэгээ тэр усуудаа тааруулж сая тэр ингээ шагнасан юм а ярьжсэн шүү дээ. За баярлалаа хаа. Тэгэхээр ийм байгаамаа. Хамгийн гол зорилго маань юу вэ гэхээр одоо Facebook, интернет, сошиал орчинд одоо явж байгаа бүх мэдээллүүд үнэн зөв баттай гэдэг нь их сурвалжин тодорхой бос байдаг тийм үү? Дандаа үнэн зөв нь эргэлзээтэй мэдээллүүд байдаг. Тэгэхээр хамгийн үнэн зөв мэдээллийг сонингоос аваарай гэж би залуучуудаа уриалах гэдэг байгаа. Тийм. Зөвхөн үнэн бодит баттай их сурвалжтай мэдээлэл сонин дээр байгаа шүү гэж хэлмээр байгаа. Тэгэхээр та манай дээд үеийн одоо манай ах нарын үе шүү дээ тий. Тэгэхээр ингээд доод үеийн залуус бид хүндээ юу гэж хандаж хэлмээр байна. Та камерал орж идэх сайхан уриалах өгчөөд хөө. Одоо энэ өгөө яг зөв мэдээ сонин юу мэдээллийг авъя гэх юм бол энэ сонин дээр л гардаг шүү дээ. Сонин дээрээс өдөртний сонингууд л яг зөв мэдээлэл өгдөг шүү дээ. За баярлалаа. Өдрөг сайхан өнгөрүүлээрэй. Маш их баярлалаа. Дунд ахлахынгаас нэмэлтээр ингээд энэ шинжлэх ухааны хичээл математик, физик, хим, биологийг англи хэл дээр заана гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр англи хэл дээр хичээл үзэхэд одоо ямар нэгэн дургуутсал байхгүй зү. Мэдээж энэ дэлхийн нийтийн хэл эзэмшээд тэгээд цаашдаа ихтэй сургуульд илүү одоо амжилттай суралцж магадгүй дэлхийн олон улс орнуудад суралцах боломж үе таалагч нэгдэж штэ тий. Тэгэхээр ер нь энэ Кембрижийг дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа. За баярлалаа. За. Баярлалаа. Баярлалаа.